Гэтэл би яг тэр байтаг богдыг зураг авалтыг хийх гэж яхад тэрэлж дээр авъя гэдэг аав саналт өгдөг байхгүй. Тийм холбол явж яа тийм тэрэлж дээр хүсэж байна ч. Гэсэн үгүй. Байтаг богд дээр нь очиж аав гэдэг. Окей тэгээд ховд руу бүрүүгээ дагуулдаг тэгэл. Тэгээ яг очиод ингэсэн өглөөнд би яг ингээл объект үзээ явж хад аавтаа ингээд нөгөө юу юуны дуу тавьсан байсан. Орос киноны дуу тавьсан гитартай. Тэгэл яг ингээл орж байгаа байхгүй зохиолоо бодвол төсөөлөл. Тэгэл яг тэр газараар нь явал нар мандаал. Тэгэл ингээд явж хад би ойлоод аав яаж машин барь явж хад ойлоод. Яав чи ч одоо яав гэдэг. Зүг байж л да. Яг уянгалж яах чи уянгалсан чигээр нь хайчихгүй гэд. Тэгээд би яг гоё ингээ юм бодож ин мэдэрч ин гэд. Тэгээ ингэж л нөгөө залуучдаа бүгдийг нь явчих тэр нөгөө хөшөөнд нь бүгдэнд нь хүндэтгэл үзүүлээд тэнд нарцгаангасаад одоо ингээ хангаас нь суучлах гоо. Одоо тэнд чи хэдэн жилийн дараа буундуу дахиад гарна ш тэр чинь нөгөө яг тэр локейшн дээр нээж авч тэнд чинь одоо юу байна те бүхэн юм зэрүүлсээр ш те. Тэгээд яг тэгээ хийжсэн. Тэгээд ингээ бодоход миний үйлсэн нэг шалтгаан тэр юу гэхээр одоо өнөөдөр бид нэр хүн төрлөختөн ингээд үр удмаа үлдээх гэдэг нэг юм зориод яваад шүү дээ орчин цагийн бид нэр те. Тэгэхэд тэд нар тийм бодохгүйгээр те. Мөн үр хөвгт зүгээр энэ газараас сөөмөгч алдаж болохгүй гэн 20 хэдтэй залуучууд тэнд амиа тавьсан гэдэг. Тэр л ингээд миний голыг зурцсан. Тэг чи 20 хэдтэй чи юу хийж чадах байсан бэ? Өөрөөсөө асуусан чинь гэлээ огшоод одоо ингээд ярихад хүртэл ингээд эвгүй болол ингээд байж юм л та. Тэгээд тэр хүмүүсийн ингээ бүх гавья түүхүүд байна. Үгсэн үнэн, тэмцэн үнэн. Гэтэл одоо тэнийг харлуулж баллуурдах. Бидний өнөөдрийн солонгосчууд өнөөдөр түүхгүй нэ түүхээ ингэж ийн гэж байгаа хүмүүс тэгж яриад байгаа хэрнээ яагаад өнөөдөр байгаа түүхээ өнөөдөр бид нар өөрснөө герой баатар болгож тэднэрээс одоо мотивац авч их орног хайрлах сэтгэлээ яагаад өвлж болдгоо юм бэ гэдэг. Тэгэхгүй яг ингээд наан тэрнийг зөвхөн камераа хийцэн, фантастик хийцэн. Тийм учраас заавч нэг ус төр байх хэвээр. Тийм учраас одоо энэ нэг ард нэг 9 шид юм байх хэвээр. Энэ нэг пропаганда байх хэвээр. Тэр өнцгүүд нь ингээд миний харах гадаа санаанд бүгднгийнх нь нүдийн тахилчтай юм шиг.